Монгол улсын 2019 оны төсвийг өнгөрсөн 11-р сард баталсан байдаг. 11-р сард баталсан Монгол улсын 2019 оны төсөвт ерөнхийлөгч хориг тавихаар зэхэж байсан ч хоригийг хилцэх ямар ч боломжгүй хэмээн улсын их хурлаас төсвийг баталсан байдаг. Төсөвт тодтгол хийхээр зэхэж байсан ч тодтгол хийгээгүй өнгөрсөн юм. Тэгвэл Монгол улс 2019 онд хичнээн төгрөгийн орлого орж, хичнээн төгрөгийн зарлаг гаргаж, хэдэн төгрөг хуримтлуулж, хичнээн хэмжээний ажил хийж, хэдийн их хэмжээний үр тавихаар зэхэж байгааг Сэдв 360 энэ удаагийнхаа дугаарт онцолж байна. Монгол улс 2019 онд 9 их найд 676 сая 500 мянган төгрөгийн орлого олохоор зэхэж байгаа бол 10 их найд 589 тэрбум 800 сая төгрөгийн зарлаг гаргах нэ. Үүнээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 8%-аар тооцоолсон бол хэрэглээний үнийн өсөлтийг мөн адил 8% өснө хэмээн тооцоолжээ. Тэгвэл 2019 онд төсвийг ерөнхийлөн захирагч нар хичнээн төгрөгийг зарцуулах талаарх мэдээллийг тоомлон хүргье. Тухайлах юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 4 тэрбум, улсын их хурлын дарга 40 тэрбум, үндсэн хуулийн цэцгийн дарга 2 тэрбум, дээд шүүхийн ерөнхий шүүгч 9 тэрбум, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 51 тэрбум, хүний эрхийн үндэсний комиссийн дарга 1 тэрбум, ерөнхий прокурор 34 тэрбум, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 3 тэрбум, Монгол улсын ерөнхий аудитор 15 тэрбум, авилгатаа тэмцэх газар 17 тэрбум, санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум, төрийн албаны зөвлөл 1 тэрбум, үндэсний статистикийн хорооны дарга 10 тэрбум, сонгуулийн ерөнхий хорооны дарга 5 тэрбум, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн дарга 5 тэрбум, Монгол улсын ерөнхий сайд 308 тэрбум, Монгол улсын шадар сайд 147 тэрбум, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 61 тэрбум, байгаль орчин аялал жуулчлалын сайд 142 тэрбум, гадаад харилцааны сайд 76 тэрбум, сангийн сайд 4 их найд, хууль зүйн дотоод хэргийн сайд 538 тэрбум, зам тээврийн хөгжлийн сайд 251 тэрбум, батлан хамгаалахын сайд 261 тэрбум, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1 их найд, уул уурхай хүнд үйлдвэрийн сайд 38 тэрбум, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 246 тэрбум, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1 их найд төгрөг, эрүүл мэндийн сайд 838 тэрбум төгрөг, эрчим хүчний сайд 116 тэрбум төгрөг, барилга хот байгуулалтын сайд 163 тэрбум төгрөгийг тус зарцуулахаар төлөвлөжээ. Монгол улсын төсвөөс энэ жил 1 их найд 553 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, ажил, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна. Үүнээс гадна концессийн гэрээгээр хийгдсэн ажлын эргэн төлөлтийн үр дүнд 144 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Тэгвэл засгийн газар 2019 онд хичнээн төгрөг хуримтлуулахаар болсон талаарх мэдээллийг одоо хүргье. За төсвийг докторжуулах санд 322 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар зэхэж байгаа бол ирээдүйн өв санд 1 их найд 68 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар болсон байна. Засгийн газрын нийт өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 19 тэрбум 551 сая төгрөг байгаа бол 2019 онд үр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2 их найдаар төсөөлж байна. Тэгвэл 2019 онд хийгдэх гол ажлуудыг онцолж байна. Экологийн ач холбогдол бүхий 35 мянган га газрыг ойжуулах, усны нөөц гол мөрний урсаж бүрлдэх эхийг 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалтанд авах, улсын тусгай хамгаалттай газар нутгийн сүлжээг 60 мянган гагаар өргөтгөх, гэр хорооллын хэрэглэгчдэд шөнийн захилгаан, эрчим хүчний хөнгөлөлтөд 150 мянган өрхийг хамруулах, жилдээ 700 мянган гадны жуулчин хүлээн авах, ЮНЕСКОд бит болон бит бус нэг өвийг бүртгүүлэх, 2 мянган эрэг нэг архины хамаарлаас гаргах, шивээ хүрээ, сэхээ чиглэлийн бомбын төмөр зам барих барилгын ажлыг энэ ондоо 100% дуусгана хэмээн үзжээ. Мөн хөөт бичигт чиглэлийн 234 км төмөр замын техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг 100% хийж гүйцэтгэхээр болсон бол 5 толгой гашуун сухад чиглэлийн 267 км төмөр зам барих ажлыг урагшлуулан гүйцэтгэлийн 80% хүргэнэ хэмээн тооцоолжээ. Үүнээс гадна 40 мянган хүний ажлын байрыг шинээр бий болгож 150-аас 200 жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг дэмжихээр болжээ.
Үүнээс гадна энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн байгаа бол тэтгэврийн хэмжээг ч гэсэн 8%-аар нэмэгдүүлнэ гэдгийг нийгмийн даатгалын газраас бидэнд мэдээлсэн юм байна. Үүнээс гадна улсын төсвөөс нийгмийн халамж болгон 694 тэрбум төгрөгийг иргэдэд тараахаар болжээ.